За өнөөдөр манай хөгжим мэргэжлийн шалгалт сорилго бүглэх 10 гэсэн хичээл буюу эхний хичээл манай хэлжээд. За 2024 оны 9-р сарын 5-ны өдөр за манай ECE буюу өвчт онлайн тестийн төв маань бүртгүүлээд хөгжим мэргэжлийн шалгалтаа энэ 25 оны 4 оны шалгалтыг бүтэж байгаа. Энэ амжилт хүсье. За миний бий бол өмгөөлөгч алтан дэш гэдэг хүн байна. За 2015 онд Монгол Улсын их сургуулийн эрх зүйч мэргэжлээ төгсөөд 2016 онд төрийн албанд за шүүхийн байгууллагад ажиллаж байгаад 2018 онд Монголын хөлжтэй холбооны гишүүн хөлжүүлсэн. За 2019 онд бүгдээр дагуулсан ардын дэд шүүгчдийн коллежийг суралцж төгсөөд 2020 онд төрийн албаас гарч Монголын өмгөөлөгчтэй холбооны гишүүн хөлж болоод одоо хүртэл ажиллаж байна. За хөлжим мэргэжлийн шалгалтад за 2018 онд эснээс хойш буюу 2019 оноос эхлээд тодорхой хэмжээнд одоо сургалт бэлтгэж ирсэн. За энэ жил энэ сургалтынхаа үйл ажиллагааг нэмэгдүүлэх, хөгжүүлэх үүднээс та бүхний ажиллаж хийж буй аппликейшн болон сайтыг ашиглан болж ингээд сургалтаа хийхээр болсон юм байна. За энэ хөгжим мэргэжлийн шалгалтад ингээд бодлого сургалт гэдэг байдлаар та маш олон сургалтыг авч ирсэн. За хөгжлийн холбооноос зохион байгуулагддаг хувь хуулийн фирмүүд хүмүүс маань бодлогын шалгалтыг бэлтгэж сургалт явуулдаг. Гэтэл нэг удаа энэ тестийн шалгалтанд яагаад бэлтгэж байгаа юм бэ? Тестийн бүглэх онол арга зүй заах гэдэг нь ямар хүчин шалтгаан асууж магадгүй. Тэгэхээр бодлогын шалгалт явагдчихсан. Бодлогын шалгалтанд бэлтгэдэг, бодлогодоо бэлтгэдэг. Гэтэл чи тестэндээ бэлтгэх нь ямар хүчин шалтгаан вэ? Яагаад тест чухал юм бэ гэдэгт хэдүүлээ хариуц эхлэх юм байна. За бүгдээрээ хэрэгцүүлж мэргэжлэлтэй хүмүүс байгаа. Тэгээд хөлж болох бүгд зорж байгаа гэж бодож байна. За их сургууль байхад нэг багш маань биднэрт асуулт асууж ирсэн. За хуулийн сургуулийн оюутан болон хамгаалахын сургуулийн оюутан юугаараа ялгаатай вэ? За ижил төсөөтэй зүйл нь юу гэхээр аль аль маш их хичээл хийдэг, маш их ном хэрэглэдэг, судалдаг. Гэтэл нэг өөр зүйл байдаг. Тэр нь юу гэхээр хамгаалахын сургуулийн оюутанд багш нь за профессор нь энэ өдөр энэ 500 удас номыг заавал уншаад маргааш ирээд энэгээрээ одоо диссертац тавина шүү. Одоо энэгээрээ одоо бэлтгэл хийгээд бид сургалтаар орооч гэдэг маягийнхаа ийм маягийн даалгавар өгөхөд хуулийн сургууль багш яг энэтэй төстэй гэхдээ хуулийн 500 удастай номыг өгөөд маргааш өглөө ангийнхандаа энэ номоор хичээл ороорой гэж хэлэхэд хуулийн сургуулийн оюутан нэг асуулт багштай тавьдаг гинэ. Яагаад гэдэг. За хамгаалахын сургуулийн оюутан бол ямар нэгэн асуулт багшийн өдөөс тавихгүйгээр ерөөсөө зүгээр л 500 удастай ном шүнжэнгөө шаад маргааш нь одоо ихэнх сургалт ордог юм. Гэтэл хуулийн сургуулийн оюутан тухайн даалгавар өгсөн үед яагаад гэдэг асуултыг тавьдаг. Тэгэхээр хуульчдын бусдаас ялгарх онцлог зүйл дандаа нэг шалтгаан толгой юм хайчдаг. Яагаад гэдэг юм хэрэгцүүлэх зүйлийг дандаа хийж идэг. Энэ нь ч өөрөө хуульчдыг бэлтгэхэд одоо маш тийм одоо сайн жишг гэж миний хувьд бодож байна. Тэгэхээр багшийнхаа энэ хэлжсэн зүйлийг бас та бүхэндээ ингээд хуваалцаад яагаад хэдүүлээ ер нь энэ хуулийн мэргэжлийн шалгалтад бэлтгэхдээ нэг энэ алтан цагаа одоо энэ тест бүглэх арга зүй гэдэг зүйлийг суралцсан. Ямар шалтгаантай бэ гэж та бүхэн асуух нь одоо зүг байна. Тэгэхээр бид нар бол энэ жилийн хувьд бол за зөв хариулттай тесттэй тэгсэн мөртлөө зөв хариултгүй 1214 тесттэй нэг юм шинэ маягаар шалгалтыг өгөх гэж байна. Иргэжил магадгүй 25 оноос бүр шинэ үсгүй юм нөхцөл байдалтай боломжтой байгаа юм байна. За тэгэхээр одоо хариулт өгөгдсөн энэ хариулт одоо өгөгдсөн бэлэн хариулттай тестийг л хүн хийгээд оролцогчдод одоо 1500-аас 2900 оролцогчтой дийлэх хөтөлбөр. За 1500 оролцогч тестийн шалгалтанд ороод ерөнхийдөө 50%, 60% эздэг байсан бол одоо 1500 оролцогчоос ерөөсөн 1200-аас 300 оролцогч буюу 80-аас дээш ерөөсөн эздэг болсон. Тэгэхээр энэ хөлжтэй холбооч эргээд энэ шалгалтаа сайжруулах, эргээд сайн хөлжт бэлтгэх үгнээс ийм хариултгүй тест хийсэн болов уу гэсэн миний хувьд бол таамагтай. За тэгэхээр энэ зөв хариулттай тест ч болно, зөв хариултгүй тесттэй удаж тэр энэ онол арга зүйгээр буюу энэ тестийг ер нь ийм маягаар таньж мэдээд ингэж бүглүү зүгээр юм а гэдэг маягаар та бүхэнд хичээл авах гэж. За магадгүй та бүхэн энэ
хариултгүй тест ороод ирсэн юм чинь энэ үднээс одоо OTT буюу платформоос ийм онлын одоо тест бүглэх арга зүй сэдвэр хичээл орж ийнэ гэж бодож байна л тийм биш. Энэ бол угаас ерөөс хичээлийн хөтөлбөр тавигдсан байсан. Энэ сарлага нэмэгч орж ирсэн ирээгүй та бүхэн 3000 буюу өмнө бол 400 200 орчим тестээс 4200 тестийг хэрхэн бүглэх вэ? Заавал үүнийг чийжлэх шаардлагатай. Нэг өөрсдөнд хамл арга зүй гаргаад тавал өглөөд явах юм боломжтой юм байна гэдгийг заа гэдэг юм хичээл бол анханасаа тавигдсан байсан шүү. Тэгэхээр та бүхэн хичээлийг нөхөж бас үзээд хэрэгтэй зүйлийг дахин давталсан байгаа. Бас боломжтой. За тэгэхээр бид нар одоо онол арга зүй гэх юм уу нэг ийм зүг онол гэхээсээ илүү арга юм да. Сорилгыг хэрхэн яаж бүглэх вэ гэдэг аргаас та бүхэндээ жишээн дээр ярилцаад явна. За сургалтын зорилго. За бид нар энэ сургалтанд зорилго бол ерөөсөө л бүглэх сорилго бүглэх арга. Сорилго гэдэг нь одоо тестийг ээлж байгаа тийм ээ. Тестийг сорилго гэж нэрлэж байгаа. За сорилго бүглэх арга 200 тэнцүү болж байна. За яагаад 200 тэнцүү 200 5 хүн их санагдаж байгаа. 200 тест гэдэг тийм ээ 200 минутын хугацаатай. За энэ 200 тестнээс нэг тест 1.2 хоноо нийтдээ 40 хоноо бид нар 70% буюу 28-аас дээш хоноо буюу 140-оос дээш тест амжилттай бүглэж бодлого шалгалтанд оролцох эрх авдаг. Тэгэхээр тест дураа маш чухал гэсэн. Тест. За тестийг та бүхэн нөгөө нэг жишээ болгоод хэлэхэд тестээр 34 онооноос дээш дундчтай гарч ирэх гэж үү. Өөрөөр хэлбэл 140-оос 170-аас дээш тест амжилттай бүгд 30 тест лалдыг тийм ээ. Энэ тохиолдолд та бүхэн бодлогын шалгалтаас дундаж 12 оноо дундчлахад төлөвлөж болох юм гэсэн үг тийм ээ. Тэгэхээр тест энэ маягаар маш чухал. Тэгэхээр та бүхэн тест маш сайн гэрээ. За тэгээд бүгдээрээ энэ сургалтынхаа зорилгын хүрээ 200 тестээс 200 тестийг амжилттай хийж эргээд бодлогын шалгалтад тэнцэх улсураа бий болгоё. Мөн дээрээс нь хөлж бодлох замаа ийм нэгээр засах гэдэг үгнээс зорилгоо хэдүүлээд тавьцгаая. За тест за энэ сорилго тест гэж явж байгаа учраас хэрэгээр одоо та бүхэн сорилго шиж ногоо оруулсан байгаа тест шиж оруулсан. За энэ тест бол мэдээж гадаад нэршил тийм ээ. Сорилго гэдэг бол хөлчин мэрэгжлийн шалгалтын сорилго гэдэг нэрээр ном маань сүүл үед гардаг гэсэн. Эхлээд бол тест гардаг гэсэн тийм ээ. За энэ тест бүглэх арга дотор хэд хэдэн арга байна. За аргаас гадна бас хэд хэдэн нөхцөл байдал байна. Тухайлбал Аяраки арга гэж байна. За логик сэтгэлгээ байдаг. Тухайн шалгуулагч нь өөр уур чадвар байна. За мөн дээрээс нь тест толгой аадах тийм ээ. Тэгэхээр бүгдээрийг нь авч үзсэн. За Аяраки арга гэж та үзүүл ирэх гэж байна. Энэ аргыг сонсч ирсэн баг гэж бодчих. За манай Монгол шиг сургуулийн хувьд бодлого бодохоор ашиглалаа суурийг тавьж өгдөг. За тэгэхэд бид нар үзүүл ирэх зүй гэж байна. Үзүүл ирэх зүй болон захиргааны ирэх зүй дээр Аяраки арга, захиргааны ирэх зүй дээр хэлээд бодлого боддог. Аяраки 4 алхам 5 алхам үеийн үсгийнхээ тоогоор нэрлэлцэж байгаа. Гэхдээ энэ тодорхой эрттэй юм аргачлал. Тест бүглэхэд бол энэ олон улсын хэмжээнд бас энэ Аяраки арга гэдэг зүйл байдаг. Тэгэхээр энэ арга ярилцээ мөн хэрхэн яаж лог сэтгэх вэ? За Аяраки арга. За энэ Аяраки арга маань IRAC буюу асуулт буюу өгөгдлийг тавьж мэдэх. За их сургууль та бүхэн бодлого бодоход оролцогчд маань хэлдэг тийм. Багш нар маань хэлдэг. За оюута та бодлого бодохдоо хамгийн түрүүнд нэг зүйлийг анхаарай. Тэр нь юу вэ гэхээр өгөгдлөө биш. Энэ тэргүүд бодлогын чинь өгөгдөл юм бэ? Түүнийг биш. Хоёрдугаар бодлоготой асуултанд нь хариулт гэдэг. Ийм зааврыг одоо багш нар маш их өгсөн. Тэгэхээр бид нар өгөгдлөө уншиж таньж мэдж байна гэдэг маань ерөөсөө баг бодлогоны 50% хийсэнтэй адилхан гэсэн. Бодлого болоо энэ сорилго. За аливаа ажлыг эхлэхэд эхэлсэнд бол 50% өвчлөө гэж тооцдог. Түүн шиг бодлогын өгөгдлөө та ассан уншиж таньж мэдхэл юм бол эргээд тест учраас тэр дундаас одоо ойролцоо асуулт магадгүй тест биш хариултгүй асуулт байх юм бол бид нэр хэр мэдхийс үр харах байхгүй. Тэгэхээр энэ тестийн буюу сорилгын нэг давуу тал буюу боломжтой зүйл нь юу гэдэг вэ гэхээр ойролцоо олох гэсэн боломжтой тийм. Түүний тулд та бүхэн өгөгдлөө маш сайн биш. Энийг зөвхөн тестэн дээр болон бодлого дээр бас маш сайн анхаараарай.
За хоёрдугаар тухайлсан хууль олсон. За бид нарт иргэний эрх зүй дотор гэрээ дотор хамтран ажиллах гэрээ тодорхойлбол асуудал бай. Гэтэл бид нар түүнийг иргэний эрх зүй дотор хамтран ажиллах гэрээтэй л асуудаг шүү дээ гэж ойлгох. Энэ Монгол улсын үндсэн хуулийн асуудал байна. Энэ иргэний эрх зүй дотор хамтран ажиллах гэж байж байгаа нөгөөдхөө залилсан юм байна. Энэ эрүүл мэндийн ангийн 17 хугацаас залилсан эхлэх гэдэг шижтэй зүйл байж. Гэдэг юм уу ингэж өөрийгөө хийх хоосон зүйлээр хурж төгөлж холболж чадахгүй. Тэгэхээр зөвхөн тухайн хуулиар ер нь эхлээд байж байгаа. Энэ иргэний эрх зүй, иргэний хууль дотор гэрээний асуудал байна шүү. Тэгэхээр би зөвхөн гэрээ дотор иргэний хууль дотор л энийг сэтгэе гэх ёстой гэсэн. Тэгэхээр тухайлсан хуулийг олно. Дотроо бид нар чи тесттэй гэж яхад хууль олох боломжгүй тийм. Дотроо бид нар эн чинь ерөөсөө энэ юм шүү. Хууль чи ирсэн байдлын тухай хуулийн сэдэв биш шүү. Эрүүгийн хуулийн сэдэв байна. Эрүүгийн эрх хянах шийдвэрлэх тухай хуулийн сэдэв биш үү гэж олж боломжтой. Тэгэхээр ингэж өөрийгөө нарийсах хэрэгтэй. Сэтгэлгээгээ ингэж нарийсгаснаар тестэнд хариулах боломж өгснэ гэсэн. Гуравдугаар хуулийн мөн чанар онцлогийг санах. За тэгэхээр тухайн хууль чи ер нь ийм хууль шүү дээ. Ийм онцлогтой юм чи эдгээр хариултуудаас энэ нь байх боломжтой байна. Өөрөөр хэлбэл түрүүний жишээн дээр авч үзсэн. Иргэний хуулийн онцлог иргэний хууль дотор хамтран ажиллах гэрээ дээр бол тийш залууд аливаа хэлбэрийн хамтран ажиллаж байна. За энэ хамтран ажиллахдаа тодорхой үр дүн бий болгоно. За үр дүн эсвэл бий болохоор үүссэн тохиолдол юм уу? Энэ нөхцөл байдлуудын талаар байх ёстой тийм ээ. Тэгэхээр энэ зүйлүүдийг хариултнаас хайх ёстой гэсэн. За хулгайн гэмтэрэг энэ иргэн за 350 минут хэлгээд хулгайлжээ. За гэлж өдөр хулгайд алдсан нь болохоор надаас уцаа барай хэмжиж булаагаад байгаа юм. Ийм нөхцөл байдалтай багтал бид нар энийг хулгай дотор 17 эрүүл мэндийн ангийн 17 нэг гэж үзэх үү 2 гэж үзэх үү ёстой болохоос биш хамаагүй энэ чинь юу юм бэ штэ дээрэм юм биш үү. За энэ чи одоо бүр өөр төрлийн юм тэрэг юм биш үү гэдэг маягаар өөрөөсөө битгий өөр тийшээ хандлага хандуулаарай л гэдэг санаа хэлдэг. Тэгэхээр хууль дотроо хуулийн мөн чанар маань ерөнхий ийм байдаг шүү гэдэг сайн бодоорой. За дараагийн тестүүд дээр болохоор жишээ тестүүд дээр энэ зүйлүүд гарч ирээд хэдүүлээ хоорондоо ярилцж явууллаа. Дөрөвдүгээр мэдээж одоо ингээд асуулт өгөгдлөө сайн мэдсэн. За ерөнхий хариултуудаас энэ шүү дээ, энэ байх магадaltaй шүү дээ, боломжтой шүү дээ гэдэг нөхцөл байдал гаргаад ирсэн бол одоо асуулт хариулах хэрэгтэй тийм ээ. За Иракийн арга гэдэг бол энэ ийм маягийн арга байна. Энэ бол одоо олоос энэ маягийн тестийг өглөө гэдэг. За логик сэтгэлгээ. За та бүхэн бас сургуульд байхдаа лог үндэслэлч гэдэг юм уу? Лог гэж хичээл ордог байсан. Зарим нэгэн сонгож үзсэн баг. За миний хувьд бас лог хичээл үзчихсэн. Тухайн үед бол лог хичээл юу ч ихтэй сайн ойлгохгүй. Ширээ гэдэг нь одоо ширээ юу шиг харагдаж байгаа. Иймэрхүү сонирн байдлаар тухайн үед заагдчихсан. За гэхдээ эргээд лог сэтгэлгээ гэдэг нь ерөөс бидний дунд л үгд байдаг зүйл. Тэрийг бид нар болохоор өөр байдлаас одоо хайгаад лог гэхээр хөндий хоос хол зүйлж өөрөөсөө хайх хэрэггүй. Логууд бидний ерөөсөө зүйл эрүүл сэтгэлгээ дээрээс нь бид нар нөгөө бодлого бодоход сувсамц гэдэг зүйл яригддаг тийм үү? Сувсамц ядуугай иргэн ирэх зүйтэй сувсамц хийх буюу одоо тухайн нөхцөллөө хуйлтайгаа холбдог тийм. Энэ шиг л ерөөс лог сэтгэлгээ бол ерөөсөө шалтгаан толгоонууд л юм биш. За логийн талаар юу гэж үзсэн байдгүй гэхээр энэ Леон Фехтвангер гэдэг Германы зохиолч юм байна. За энэ хүн бол лог сэтгэдэг хүчилсэн. Лог бол сэтгэдэг хүч. Тэгэхээр өөрөөр хэлбэл ер нь лог бол ерөөсөө сэтгэлгээний л асуудал юм. Тэгэхээр бид нар тест бүглэн бодлого бодоход ерөөсөө дандаа сэтгэлгээ явуулдаг. Сэтгэдэг нэг нөхцөл дээр нөсөө нөгөө нөхцөлөг шилждэг, хооронд нь холбогддог. Тэгэхээр энэ чинь ерөөсөө бидний сэтгэлгээний л асуудал. За лог гэдэг мэдэгдэж буй баримт өгөгдлүүдийг дистаралд оруулах, бэлэн цэцлэх, задлан шинжлэх замаар мэдээлэл олж авах, аливаад нухацтай хандах, хягтлан шалгах, эргэлзэх замаар дутагдлыг илрүүлэх, эргэцүүлж бодон дүгнэлт гаргах зэрэгээр логиктой бодох хэв шинжийг ойлгох.
За нөгөө аяра карга дөнгөж түрүү ярьжсэн зүйлүүдийн өсөлүүд бас энэ дотор явж байгаа. Өгөгдлүүдийг дистараалд оруулах гэдэг маань ерөнхийдөө өгөгдлөө бид нэр асуултаас сайн мэдсэний үндсэн дээр дистараалд оруулах юм шүү дээ, тийм үү? За түүнийг эмхлэн зэсэл. Энэ чинь ер нь ийм асуудал шүү. За тэрнийхээ бүтц рүү н орч задлан шинжилээ. Улмаас түндээс хэрэгтэй энэ чинь ийм л юм надаас асуугаад байгаа юм шүү дээ. Олж аваад. За түүнийхээ хуцтай энэ хариулт энэ л байх боломжтой байдаг. Дахин нэг хэвтлэх. Энэ зүйлийг л ерөөсөө лог гэж байна. За логикийн үндсэн зүйлүүд мэдээж эргэлзэх, за түүнийг гэхдээ илрүүлэх, эргцүүлж бодох. За гэхдээ за энэ Батбатуутай хүний блог дээр ихтгэл лог сэтгэлгээ хэмээх энэ хөгтгөө нь эдгээр үгсээр хязгаарлагдах өргөн сар бүрээ амрах нарийн ойлголт. Лог сэтгэлгээ гэдэг чухамдаа сэтгэн бодох үйл болоод логикийн шинжилгээ бан солилцол. Лог сэтгэлгээний тулгын хурамчлал нь эргцүүлэн тунгаан шүүн бодох юм аа. Эргцүүлэн тунгаан шүүн бодох. Тэгэхээр эргцүүлэх тунгаах шүүх гэж. Энэ бол ерөөсөө зөв хариулт байна. Тийм ээ. Хүн ер нь яг ч эргцүүлдэг. Зүгээр юм эргцүүлж бодох та. Энээс аль нь зөв юм бэ л гэдгийг үдээс эргцүүлдэг. За аливаа зүйлийг тунгааж боддог. Зөвлөө хэсгэж. За ийхүү бодохдоо мэдээж зөв хариулт болохын тулд тунгааж. За бас шүүд. За ийм энэ зөв шүү. Энэ буруу шүү гэд бодож байгаа энэ зүйлээс ерөөсөө зөв гэдэг зүйлийг л олж чаддаг. Тэгэхээр тест чи ерөөсөө зөв хариулт гэж. Тэгэхээр энэ лог буюу энэ эргцүүлэх тунгаах шүүх энэ байдлаар бид нар зөв хариултыг л хайх ба. Өөр лог буюу бидний одоо өнөөдрийн тест бүл гараад олж өгч. За зөв хариултыг нөгөө хариултуудтай харьцуулж юунд харьцуулах вэ гэхээр асуултыг хариултад харьцуул гэж байна шүү. Асуултан дотор хариулт гэдэг. За энэ бол өөрөөр эргцүүлэх. Түрүүний аяра караад гарчсан зүйл гарчиж байгаа. Асуултаа одоо сайн тааж бит. Асуултан дотор хариулт өгдөг. Тэгэхээр бид нар тест буюу өгөгдлөөсөө асуултнаасаа хариулттайгаа одоо хооронд нь эргцүүлж бодох гэсэн. Асуултан дотор зарим өгсөн хариулт чинь ямар ч үндэслэлгүй хариултууд уялдаа холбоог асан. Одоо тест зохиогчийн зүгээс уялдаа холбоо гэдэг хариулт зохиосон байдаг тийм ээ. Тийм бол хэвлээ тэрийг хасах гэсэн. Дөрвөн асуудлаас эхлээд за энэ бол угаасаа биш шүү. Энэ биш байх боломжтой гэдгээ нин тэр хасах гэсэн. Ингийн тулд бид нар эргцүүлж бодож байна. Ингээд за одоо энэ гурван асуултын хариултын нэг нь байх ёстой. Тэгвэл энэ илүү энэ хоёр нь илүү боломжтой. За хоёроос нэг сонгох гэдэг. Дөрвөөс нэг сонгох чинь 4-1 буюу 25% магадaltaй. Гэтэл хоёроос нэгийг сонгох чинь өөрөө бид нар 50% магадлал авч ирж байгаа юм. Тэгэхээр энэ нь өөрөө эргцүүл хариултнаасаа асуултан дотор хариулт байгаа гэдгийг л хайх хэрэгтэй гэж хэлж байна. За уншихад бүх зүг санагддаг. За тест ингээд уншихад тестийг бид нар сорилгоо хийж явах яцад бүгд л ерөөсөө энэ ч зөв юм шиг тэр нь ч зөв юм шиг санагддаг байдаг тийм ээ. Гэтэл яг зөв хариулт аль нь гэдгийг тунгаан бодоход энэ хариултууд зөв өсний хооронд нь харьцуулах буюу аль оновчтой гэсэн хариултуудаа багасгаж түүнээ сонгох нь тунгаах юм байна. За хооронд нь харьцуулаад энэ зөв байх боломжтой, энэ зөв байх боломжтой гэдэг түрүүний ийхүү тунгааж. За тэр сонгосон хариултаас зөв гэснийг сонгох нь шүүх юм. Өөрөөр хэлбэл 50% боломжоос бид нар энийгээ сонгоё гэдэг бол за шүүх буюу эргээл энэ маань тунгаах эргцүүлэх. Бүгд одоо эргцүүлсний дараа тунгаасны дараа шүүх гэсэн ойлголт. Зэрэг явах. Тэгэхээр энэ бол өөрөө лог сэтгэлгээ гэж ойлгож байна. За лог сэтгэлгээний талаар юм бэ? Тэгэхээр логик бид нар их холоо сайх хэрэггүй. За логикийг ингээд та бүхэн интернет ч юм уу бас хайхаар одоо лог гэж англиар хичээл хайхаар өөр утгатай гарч байна. За тэгэхээр лог гэдэг нь бидний одоогийн ойлголтоор бол ерөөсөө сэтгэн бодгол. За сэтгэн бодохдоо бид нар ямар сэтгүүг хүмүүс биш дээ гэж бодгоор тийм. Гэхдээ сэтгэн бодно гэдэг маань одоо гаж хэрэгцүүл шүүл бодож байгаа. Энэ лог дотор иерархи аргач гэж миний үзэж байгаа. За тэгэхээр өөрийн чадвар. За энэ маш чухал зүйл.
За бид нар түрүү ерөнхийдөө тест төглөх арга зүй нэг иймэрхүү юмнууд бас байх юм байна. Гэхдээ тухайн этгээдийн өөрийн чадвар тест бүглэхэд маш чухал. За хүн бүр өөрийн өгөгдсөн чадвартай. За та бүхэн тесттэй хийж байна. Тесттэй аппликейшн дээр хийж байна, сайт дээр хийж байна. Жугаар номоос уншиж байгаа. За хоорондоо ярилцж байгаа. Тэгэхээр энэ зүйлээс хүн өөрийн аль илүү чадвартай зүйлээрээ тестийг хийх хэрэгтэй. Жишээ нь тестийг уншаад маш сайн ойлгодог. Зөвхөн өөрөө л одоо ингээ уншиж явах ганцаар хийх гэсэн. Уншаад тогтоодог. За дээрээс тухайн тестийг бичээд тогтоодог гэсэн. Ерөөсө бид нар эцсийн зорилго маань тестийг бас тогтоох болж байгаа шүү дээ. Энэ логикоор бол бид нар тогтоогоогүй тесттэй лог харгаа, аярак харгаа хэрэглээд дундаас нь зүг хариултыг олж болно. Гэтэл бид нар чинь энэ тестүүдийг магадгүй өмнө нь хөлж мэргэжлийн шалгалтад өгч ирсэн этгээдүүд бол ийм байдаг шүү дээ. Ер нь ийм шүү дээ. Би номоо ингэж уншижсэн та ингэжсэн. Энэ тест чи энэ шүү дээ. Гэх нөхцөл байдал байдаг. Тэгэхээр та бүхэн энэ өмнө тогтоосон зүйлүүдээ өөрийнхөөрөө дахин шалгах гэсэн. Өмнө нь уншаагүй энэ жил шинээр бэлтэж байгаа хүмүүс маань бол энэ аргуудаас одоо аль нэг энэ өөрийнхөө аль нэг чадвараа илүү гэсэн чадвараараа судална бэлтэх гэсэн. Жишээ нь бичиж чийжилдэг бол бичээл ах хэрэгтэй. Асуултаа. Тэгэхээр бичиж чийжлэх хүмүүсийн хувьд бол тэгэхээр маш их хөдөлгөөн авах. Гэхдээ за сонсоод ерөөс ингээд хүний ярьж байгааг сонсож байгаад манай ангид тэр ерөөс ард өмнөлээ л гэдэг. Гэхдээ багш ингээд самбар дээр хичээсэн хичээлийг дараад хийх хэрэг хичтiin гэдэг хүүхдүүд маш их байдаг тийм байсан. Тэгэхээр энэ сонсох чадвар өдөртөг. Дээрээс нь сонсгол сайтай гэж бид нар ярьдаг тийм. Энэ сонсгол сайтай. Энэ ингээд хэл их хурд сурдаг. Энэ дуу гоё дуулдаг. Сонсгол сайтай гэж ярьдаг тийм. Тэгэхээр энэ сонсох чадвар өгцөн байх бол тэр сонсоод хүнээр одоо өөрөөр сонсгосон одоо сонсгол хэлбэрээр бичигдсэн одоо юм шалгалтын хэлбэр байдаг бол түүнийг сонсох хэрэгтэй. Дээрээс нь ярилцаад ойлголцсон. Хоорондоо ч юм нэг хоёулаа юм эсвэл хамгуулаа ингээд хоорондоо ярилцаа. Эн чинь ийм биш, эн чинь ийм өчтэй юм биш тэгээд маргадаг ч юм уу, мэтгэлцдэг ч юм. Ийм байдлаас бас тухайн тест өгдөг. Тэгэхээр та бүхэн эдгэрний аль нэг аргыг зөвхөн энэ унших, бичих, сонсох, ярилцах гэдгээс гадна өөрийн бас чадвар байна шүү дээ. Маш сайн одоо тестийг одоо юу хараагаараа тогтоодог жишээ байна. За жишээ нь миний хувьд та бүхэн хөлж мэргэжлийн шалгалтын зорилго өгч ирсэн туршлагаас хуваалцахад миний тестээ уншиж ирсэн. Уншаад хараагаараа маш сайн тогтоо. За эргээрээ надад ямар чадвар муу вэ гэхээр миний одоо чинь яг харааны яваад тогтвол сайтай ч гэсэн сонсох чадвар биш. Тэгэхээр би сонссон юм ерөнхийдөө ингэж сайн тогтоодог гэсэн. Бичсэн зүйлээ тогтоо. Тэгэхээр хүн хүний чадвар өөр тий. Үүн дээрээ дөрөөлөд тестэнд бэлтгэх хэрэгтэй гэсэн. Дээрээс нь аппликейшнаар та бүхэн тестүүд хийж байгаа. Энэ хүнд ерөөсөө бэлтгэх шүү байсан. Гэхдээ аппликейшнаар хийхээс өмнө та бүхэн бас намаа ерөнхийдөө 1-2 удаа уншчихад ерөөсөө алцахгүй. Яагаад гэвэл уншиж гин гэдэг чинь тухайн цаг мөчид та тогтохгүй юм шиг өнгөрч явуулж аяндаа маргааш өдөр хэсэг хугацааны дараа тэр ойлголт үлдсэн гэдэг шүү. Тэгэхээр энэ өөрийн ямар нэг өөр байдаг ууч чадвар. Энэ давуу байдлаа та ашиглаад тестээ хийгээрээ аль нэг заавал энэ байх ёстой биш шүү. Заавал хайрцаг гэдэг байхгүй, хайрцаг сэтгэхгүй. Ямар л нөхцөл байдал байна. Энэ үүднээс чинь та бүхэнд боломж олох үүднээс манай энэ OTT болоод аппликейшн болон сайт дээр хийх ийм боломжийг олгож өгсөн. За энэ багш ч одоо хөлж хүмбэж хөлж мэргэжлийн шалгалтанд бид нар тестээ хэрхэн бүглэх үү гэж юу аз яриад байна гэж бодож байгаа юм. Маш хэцүү үү гэж бодож байгаа. Бид нар азанд найд гэдэг маш хэцүү тийм. Жишээлбэл 44 200 тестнээс би энэ тестийг л хийчих, энэ тест л хийрэндээ тэгээд хийдэг хүмүүс байна. Гэтэл магадгүй тэр тестээс хитэ өгөх тийм. Гэхдээ өмнөх хичээлүүдэд бол яг хөлжийн шалгалтан дээр эрүүгийн хуулиас чинь 10 тест, эрүүгийн процесс 10, захиргаа процесс, эрхэм процесс тус 10, зөв 10, олон улс нийт төгөө эрх зүй 10. Тодорхой тестүүд байдаг. Хөлжийн эрх зүйн байдал тухай хөлжийн 10, хөлжийн
үйл ажиллагааны баримтлах дүрм дээр хүртэл бас энэ асуудал орж ирдэг юм байсан. Гэтэ энэ жил ямар байна? Яа тэр номон дээр ийм байна, тийм байна гэж бичээг байгаа учраас холбог байх үүсэхгүй. Дээрэс нь 1204 соёлын жишээ нь үндсэн хууль, эрүү процесс, иргэн процесс, захиргаа процесс тус 100 тест. Нийтийн хэрэгцээ, хоёр хэрэгцээ тус 50. Бус жижиг хуулиуд гэх юм уу? Тийм хуулиуд бол ерөөсө 7 болоо 14 текст төртэй байна. Тэгэхээр миний тооцоололоор энэ жил ер нь үндсэн гол хуулиуд болох эрүү процесс, иргэн процесс, захиргаа процесс хамгаалсан тестүүд илүүдгүй орж ирэхийг бас үүсэхгүй байх. Хагалдаг тестүүд бага байх гэж бодож байна. Гэхдээ итгэхгүй учраас та бүхэн шаардлагагүй гэсэн. Гэхдээ Аз гэдэг бол гэхээр ядаргүй хэмжээнд хөдөлмөрлсөн тийм үдирдэл тийм. Тэгэхээр бас азтай байгаасаа гэж та бүхэн төсөж байгаа шүү. За дээрээс нь бид нар 4673 тест хийхнэ. 4673 тестийг 1214 тест маань ерөөсөө зөв хариулт нь өгөгдөг. За хуульчийн шалгалтын он дээр болохоор 1204 тест хариулт нь өгөгдөг гэж байна. Гэвч тоолоод үзэх 1214 тест байгаа. За хариулт нь өгөгдөж 3459 тест байгаа. За өмнөх 23 он бол тест маань баяжигдаад 23 он цэцэн байдлаар 4200 300 орчим тест тавьсан. За үүнээс 3459 ихээр 700 орчим тест хасагдсан. За 700 орчим тест хасагдаад зарим тестүүдийн асуулт өөрчлөгдсөн. Зарим ганц нэг тестүүд нэмэгдсэн. Харьцангуй нэмэгдсэн тестүүд бол бага байгаа. Харин 1214 тест өөрөө оруулчихж байгаа нь нэмэгдэж байгаа тестүүд нэмж байгаа юм шиг байна. За энэ мэдээллийг та бүхэнд өгье. За тэгэхээр Аз бол зөвхөн ганцаар байдгүй тий. Азтай байж бид нар бас 4673 тестийг амжилт хийж орж ирсэн 200 тесттэй байгаа юм байна. Дээрээс нь та бүхэн одоо OTT баланс сайн ашиглаарай. За ерөнхий ингээд тест бүглэх арга зүй гэхээр бид нар хүн хол зүйл нэг хідэн цагийн хичээл хэвтээ цагийн сургалт гэж ойлгож өвдөөсөө болохгүй. Би та бүхэн ер нь ийм зүйл байдаг юм байна. Энэ маягаар бүглүүл зүгээр юм байна гэдэг өөрийн арга туршлага болон за хөлчийн мэргэжлийн шалгалт хүмүүс бэлтжижсэн болон төрийн албаагчийн шалгалт бэлтжижсэн туршлагаасаа та бүхэнд ийхүү хуваалцаж байгаа. За энэ маань өөрөө хэлбэл ямар ч ясны 5 жилийн хугацаанд бий болсон туршлага. Тэрнээс үүдэж гарсан зүйл учраас энийг та бүхэнтэй хуваалцаж байна. За асуулт 1. За одоо бид энэ арга хэрэглээд энэ асуултнууд дээр бас дүгнэлт хийгээд явъя. За асуулт 1. Аль нь Монгол Улсын үндсэн хууль тогтолцсон Монголын ард түмний зорилго байна. Эх орондоо хүмүүнлэг иргэний нийгмийг зохицуулан хөгжүүлэх. Баян дэлхийн улс орнуудтай эвлэлдэн эх оронд иргэний ардчсан нийгмийг зохицуулан хөгжүүлэх. Эсээд нь эх орондоо иргэний ардчилсан хүмүүнлэг нийгэм зохицуулан хөгжүүлэх. Эх орондоо хүмүүнлэг иргэний ардчсан нийгэм зохицуулан хөгжүүлэх. За асуултуудаас бол ерөнхий ингээд одоо хэдүүлээ хараад анализ нүгэлтээ хий. За эхлээд энэ дээр шууд мэдж байгаа хүн бол шууд хариул. За ерөнхийд бүгдээр эргцүүч нар учраас та эргцүүч хүний маш сайн мэдж явах хэрэгтэй үндсэн хууль гэх юм байна. Үндсэн хууль гэхлээр Монголын ард түмэн тийм ээ. За тэгээд тэр дотор эрхэм зорилгоо хэдэн зүйлүүдийг зааж өгсөн. За түүнээс энэ дотор орж ирж та бүхэн эргцүүч учраас энэ асуултанд дээр ямар ч төвшөөхгүй хариулах ёстой. Хариулах шаардлагатай гэж би хэлээгүй, хариулах ёстой буюу заавал энэ дээр хариулах ёстой. За асуултуудаа хэдүүлээ дүгнэлтийг түрүүний аргуудаас хийж үзье. За жишээ нь энэ дотор нэг л өөр төрлийн хариулт тийм ээ. Баян дэлхийн улс орнуудтай эвлэлдэн эх оронд иргэний ардчсан нийгмийг зохицуулан хөгжүүлэх. За нөгөө гурван асуултууд A, B, C, D нь бол хоорондоо үгний зөрүүтэй байдаг тийм ээ. Жишээлбэл A хариулт эх орондоо хүмүүнлэг иргэний нийгмийг зохицуулан хөгжүүлэх. Гэтэл C хариулт нь эх орондоо иргэний ардчилсан хүмүүнлэг нийгэм зохицуулан хөгжүүлэх
D хариулт болохоор эх орондоо хүмүүнлэг иргэний ардсан нийгэм зохицуулалт хөгжүүл. За энэ гурван хариултуудаас A хариулт бол хүмүүнлэг иргэний, C хариулт болохоор иргэний ардчилсан хүмүүнлэг иргэний ардчилсан гэдэг гурван нөхцөлтэй. A-ийн хоёр нөхцөлтэй. Тэгвэл энэ яагаад гурван нөхцөлтэй байна вэ гэж бодох тий. За тэгвэл C хариултан дээр иргэний ардчилсан хүмүүнлэг, D хариулт хүмүүнлэг иргэний ардчилсан нэг зохицол өгч байна. Тэгээ аль нь орцсон зүгээр дараалал л өөр багт тий. Тэгэхээр бид нар энийг болохоор ер нь энэ асуултыг буудна ч гэдэг юм уу аль нэг аргаа хэрэглэхэд жоох хэцүү байна тийм. Аргаа хэрэгэлсэн ч бид нар энэ дээр за энэ дэлхийн улс орнуудтай гэдгийг байхаж үгүйсэхгүй тийм. Гэхдээ гурван төрлийн ижилхэн хариулт өгөгдөж байгаа бол ерөнхий гурван төрлийн төсөөтэй хариултуудаас хайж хэрэгтэй. За энэ гурав дотроос хоёр нь хоорондоо төсөөтэй уу CD төсөөтэй болж байна. За CD-нээс ёстой аль нь ч бид нар мэдэхгүй ингээл гацаанд орчих. Миний хувьд ч шууд гацаанд ор. Гэхдээ миний хувьд эргэцүүлж мөрөгчлөлтэй учраас эх орондоо хүмүүнлэг хангацсны юм зохицуулт өгжүүлнэ гэдэг үгсүүлбэр заас мэдж байгаа хийж байна. Гэтэл энэ аргуудаа эргэлэхээр арга маань өөрөө ингээд мөхөсддөг. Тэгэхээр та бүхэн яах ёстой вэ гэхээр тестүүдээ үнэхээр хийхгүй болохгүй болчих тийм ээ. За тэгэхээр зөв хариулт D эх орондоо хүмүүнлэг иргэний ардсан нэмийг зохицуулт өгжүүлнэ гэж үндсэн хуулиндаа ард түмний эрхэм зорилго болохоор зааж өгчээ. За түрүү хэдүүл аяракаараа шалгая. За асуултаа таньж мэдээ. За үндсэнгүү тунгалсан Монголын ард түмний эрхэм зорилго гэж. Тэгэхээр энэ эрхэм зорилго бол дотроо 1 2 3 4 гэсэн дараалал бол байхгүй. За энэ хэд хэдэн зорилго вэ? За хэд хэдэн зорилго дотроос энэ эх орондоо иргэний ардс хүмүүнлэг иргэний ардсны хэвийг зохицуулан хөгжүүлэх гэдэг энэ зорилго бол орж ирсэн байна. За ямар ч асуултаа бид таньж мэдлээ. За хуулиа оллоо. Тодорхой байна. Үндсэн хууль гэж зааж сууж Монгол улсын үндсэн хуулиас орж ирж байгаа байна. Энэ хуулийн мөн чанар онцлогыг санах гэж. За энийг та бүхэн маш сайн бас тогтоогоод аваарай. Энэ тухайн хуулбар өөрөө амтай. Бид нар хуулийн амин сүнс гэдэг ном мэдэх баг. За хууль өөрөө амтай буюу хууль өөр гэсэн онцлогтой. Тэгэхээр үндсэн хууль бол өөрөө маш онцлогтой. Суур хууль, үндсэн хууль юм голчиж хүний эрх тэр зүйлийг маш сайн зааж өгсөн. Хүний эрх чинь амьд явахаас галтшгүй дарах өмчлөх хэрэгтэй. Ингээд олон эрхүүдийг үндсэн хуульд маш тодорхой зааж өгсөн. Тэгэхээр манай үндсэн хууль бол маш хүний эрх мэдрэмжтэй. Энэ үзэгдэлтэй зөвхөн миний бодол шүү. Та бүхэн өөрсдөө бодлоо. Тэгэхээр энэ хуулийн онцлог бол нэг тийм бахархав. Жишээ нь ингээл эхнээсээ мунхагж штэ. Монголын ард эх орондоо хүмүүнлэг иргэний ардсныг нэг зохицуулан хөгжүүлнэ. Тэгэхээр хүмүүнлэг иргэний байх. Өөрөөр бол ард. Тэгээд ардчлсан байх. Тэр үндсэн хууль бол өөрөө тийм багталтай. Энэ хуулийн онцлог бол нэг тийм үндсэн хуулийн асуултууд гэхээр л жоохон тийм багталтай тийм асуулт. Жишээ нь өмчлөх эрхийн талаар гарч ирж байгаа асуулт нь чинь иргэн өмчлөх эрхийг хэрхэн яаж өгөх вэ? Үнээр хангалттай өгсөн тэр нөхцлүүд л орж ирдэг. Тэгэхээр энэ хуулийн нөхцөл байдлуудаа та бүхэн маш сайн чараа мэдж байгаарай. За тэгээ асуултанд хариуллаа. Бид нар эндээс CD2 дээр ерөнхийдөө эргэлзэх юм байна. CD2 дээрээс эргэлзээд бид нар одоо хичээлээ хийсэн буюу тест бүүсэн учраас D хариулт үзэг байна гэж байна. За локер сэтгэе. За бид нар эргцүүлээ тунгаагаад шүүгээ түрүүн маш сайн ярилцсан тийм ээ. Ингээд локер сэтгэлээ. За энэ та бүхний 2024 оны сорилгын үндсэн хууль нэг нэгтгэх асуулт байгаа. За энэ бас 3 дахь асуулт байна. За Монгол улс төрийн байгууламжийн хувьд доорх ангиллалын аль нь намарч? A-д нэгдэн улс, B-д нь хөлбөмбөг байгууламжтай улс, C-д нь холбооны улс, D-д нь улсуудын холбоо. За энийг би хариултуудын байрыг өгчихлээ. За тэгэхээр энэ одоо аль нь та бүхэн бас боддог бодоо. Нэрээ манай Монгол улс чинь төрийн байгууламж тийм. Үндсэн хуулиар уншсан би үндсэн хуулийн дээр нэгдмэл байна гэж зааж өгсөн.
гэж бол. За хуулийн асуудлуудаа бид нар сайн уншлаа. Төрийн байгууламжийн хэлбэр ярих. А за тэгээд эргцүүлж тунгааж шүүж бодъё. За нэгдүгээр манайх нэгдмэл болсон. За манайх ямар ч сайн нэгдсэн улс гэсэн мөртлөө Америк маань өөрөө дотроо мужуудтай байдаг тийм. Муж болго өөр хөлтэй. Монголд тэгдэггүй те. Жишээ нь одоо яг өөр Стангууд илүү их амьдардаг Баян-Улгийн аймаг тустай хөлтэй хэсэг асуудал байхгүй тийм. Гэхдээ тухайн орнуудад хэрэгжих журам байж байгаа тийм үү тустай. Тэгэхээр манайх бол ер нь нэгтгэл ус төрийн байгууламж. Холимог байгууламжтай бас. Тэгэхээр манайх чинь холимог байгууламжтай буюу нэгтгэл хосолсон тийм байгууламжтай биш. Холбооны улс буюу Орос холбооны улс бас биш тийм ээ. Одоо Орос холбооны улс ч дотроо улсуудтай биш тийм ээ. Манай хэлдэг улсуудаас. Дээрээс нь улсууд хоорондоо нэгдсэн холбоо ийм бол бас биш. Тэгэхээр энэ асуултанд бид нэр дотоодыг нь сайн тест уншиж тэгэд л шууд хариулах бүрэн боломжтой. Харьцан хэлбэр асуулт тийм. За энэ асуулт өөрөө нийгмийн асуулт гэсэн. Эсвэл төрийн байгуулалтын тухай асуулт. За та бүхэн ингэж асууя. Тэгэхээр нийгмийн хичээл дээр хүртэл ирдэг асуудал. Нэгдвэл байна. А дээрэс нь бид нэр энэ төрийн байгуулалтыг сонирхдаг хүмүүсийн хувьд шууд хариулах боломжтой. А мөн нийгэм одоо мэдээлэл их ойрхон байдаг. Мэдээлэл сонсдог хүмүүсийн хувьд Монгол улс байнга сонсоод тийм бүгд тоохоос сонсоод болсон. Тэгэхээр зарим асуудлууд ийм маягаар та бүхний ахуйтай ойрхоноос орж ирдэг тал бас биш шүү. За 5 дахь асуулт. Монгол улсын үндсэн хууль зааснаар Монгол улсын засгийн бүх эрх хэний мэдэлд байх вэ? За засгийн бүх эрх хэний мэдэлд байх вэ? Монгол улсын үндсэн хууль зааснаар. За улсын хурлын мэдэлд байна. Ерөнхийлөгчийн мэдэлд. Засгийн газрын мэдэлд байна. Ард түмний мэдэлд байна. За та бүхэнд би хэлсэн үндсэн хуулийг онцлог. Үндсэн хууль бол юм иргэнд эрх чөлөө олгож өгсөн хуулиа гэж хэлж байна. Тэгэхээр энэ бол ерөөсөө ард түмний мэдэлт. Үндсэн хуулитай бид нар чинь ард түмний мэдэлт байна, ард түмний юу байна? Одоо иргэнд олгоно гэдэг ийм залтууд ер нь тэр залтууд орж ирсэн. Тэгэхээр хүний эрхийг бол маш сайн дугаар манай болж өгсөн. Тэгэхээр энэ дээр бид нар одоо засгийн бүх эрх мэдэл улсын хурал дээр байж байгаа юм бол улсын хурал бүх том байгууллага болол бид нар маш хэцүү байдалд орох үсэхгүй тийм. Ерөнхийлөгчийн мэдэлд орчих. Тэгэхээр ганц хүний мэдэлд орчих бас явал. Дээрээс нь манайх чи хэрвээ засгийн бүх эрх гэхээр чи өөрөө нэг асуулт хариулт лог болж тийм. Манайх чи ерөнхийлөгчийн засаглалгүй орно. Улсын хурал хууль дотоодыг байгуулгаад хууль гаргаж засагладаг. Тусдаа засгийн газартай. Тэгэхээр засгийн бүх эрх гэдэг бол энэ төсөөд тэр засгийн газар болон хууль дотоод бүх эрх мэдлийг хэлж байгаа шүү. Тэгэхээр ерөнхийлөгчийн мэдэл гэдэг бол өөрөө за магадгүй засгийн бүх эрх гэж чинь засгийн газар гэж ойлгож байна. Эцэг засгийн бүх эрх бол өөрөө төр барих, засаглах бүгд гэж байгаа асуудал учраас энийг бол ард түмний мэдэлд байлгана гэж Монгол улс үндсэн хуулийг баталж өгсөн. Тэгэхээр бид нар үндсэн хуулийг хандах нөхцөлөөр нэг эргээ бодох юм бол нэр ард түмний биш үү. За 7 дугаарт Монгол улсын үндсэн хууль төр ба шашны харилцаанд ямар зарчим баримтлагаар заасан бэ? Төр ба шашны харилцаа. Төрийн шашнаа дэгдэж шашин төрөө хүндэтгэв. Шашин төрөө хүндэтгэж төрийн шашнаа дээдлээ. Төр ба шашин харилцан бие биенээ дээдлэн хүндэтгэв. Төрийн шашнаа хүндэтгэж шашнын төрөө дээдлээ. За ингэж зааж байна. За Монгол улсын үндсэн хууль иргэний яс үндэс шашин шүтлэгээр эс шүтгэн ялгуурлан. Тэгэхээр манай тэгэхээр бас хуулиндаа тодорхой эрхүүдийг зааж бичээ. Үүн дотроо шашин шүтэх эс шүтэх хэрэгтэй. Шүтчихэж болно, шүтэхгүй ч гэж болно. Тэр иргэн гэдэг маань өөрөө ард түмэн болж байна. Тийм үү? Шашнаа шүтчихэж болно, шүтэхгүй ч гэж болно. Чи заавал шүтээг байна гэд хариуцлага хүлээлгэн. Одоо тэр зүйлээр нь ялгуурлан гадуурхана гэдэг.
одоо 20 төд. Тэгээд за төр гэдэг зүйл байна. Нэгт төр. За хоёр шашин гэдэг зүйл. Харилцаа гарал. Тэгэхээр төр шашинтай хэрэг харилцах юм байна. Шашин төртэй хэрэг харилцах юм байна гэдэг асуулт юм байна. Бид логикод гарч ирж байна тийм үү? Үүнийгээ бид нар хуулинд үзүүлэлтэд хөлжилж өгч байна. Төрийн шашнаа дээдлээ. За төр шашнаа дээдлэе. Дээдлэн гэдэг маань ерөөсө хамгийн дээрээ тавина гэсэн үг тийм. Хамгийн дээдлэлтэй байх гэсэн. Тэгвэл төрийн дээр шашин бай гэсэн. Шашин нь төрөө хүнддэг. Тэгвэл шашин чинь төрөө юу хүндлэн шүү. Хүндлэх гэдэг асуудал чинь өөрөө бас их тийм. Хүндэтгэж болно. Хүндэтгээд байгаа зүйл чинь мэдэгдэхгүй ч байж болно. Гаднаа хүн хүндэтгээд байж болно тийм. Хүний дотроо муулдаг шүү дээ. Энэ гаднаа за сайн байна уу зөрчид энэ нэг юм гэдэг тийм. Тэгэхээр хүндэтгэл гэдэг зүйл чинь дээдлэх гэдгээс шал өөр. Дээдлэнэ гэдэг маань заавал байлгана. Дээдлэлтэй байлгах юм. Тэгвэл хүндэтгэл бол өөрөө хэлбэр хүндэтгэх байвч яг бодол төр хүндэтгэж байгаа хүндэтгэхгүй бид нар мэдэх боломжгүй ийм л асуудал юм байна. Тэгвэл төр нь шашнаа дээдлээ дээрээ тавиад байгаа юм бол тухайн шашин бидний үүдэх боломжтой. Гэтэл чинь бид нар чинь зүүн үлдээ хүмүүний иргэний аргаслан нэгний бий болгоно гэдэг заагаад өгсөн тийм. Шашны нэг бий болгоно гэж зааж. Тэгэхээр хариулт ингээд одоо өгөгдлөө уншиж таниад тогтцол байдлуудаа ингээд судалсан үст дээр хариулт биш үү? Би хариуд шашин төрөө хүнддэг. За шашин төрөө хүнддэг яа. За төр нь шашнаа дээдлээ. Энэ болохоор ерөөсөө би хариулт хариултыг байраас болсон. За тэгэхээр B хариулт биш үү? За логикоор нь авч үзье. Хариулт B хариулт хоёрын байр нь солигдсон. Учираас энэ хоёрын нэгийг сонгочвол угаасаа биш болохоор байна. Тэгэхээр B хариулт биш. Тэгэхээр тестийн нэг хариултыг маш сайн уншаарай гэдэг нь бичтэй шүү. Өгөгдөл бол хариултыг. За тэгвэл CT хоёрын лалиг. C. Төр ба шашин харилцсан бие биенээ дээдлэн. За харилцсан бие биенээ дээдлээд үндэтгээд бай. Тэгэхэл юм бол энэ санаач нөгөө манай чинь хүмүүнлэгэрийн харилцсан нийгмийг бий болгоно л гэж байсан чинь шашинтай холбогдолтой юм нийгэмдэр ийм байдлаар оруулаад ирсэн. Тэгэхээр зөв байх юм бол тоо их бодлоос төрж байна. За төрийн шашнаа хүндэтгэе. За төрийн шашнаа хүндэтгэе. За шашин хүндэтгэлтэй. Гэхдээ шашин гэдэг маань заавал буддын болон бөөгийн шашин биш шүү. Бүх шашин. Төр нь шашныг хүндэтгэл. Харин шашин төрийг дэвтлэх гэсэн. Төрийн цаа юм байна. Төрийн цаа ч гэсэн ард түмэн байх шүү. Тийм ээ? Бидний та бүхний төлөвлөлөөр сонгогдсон этгээдүүд хөр үрж байгаа. За тэгэхээр чинь төрийн цаа нь ерөөсөө ард. Тэгэхээр шашин ард түмэн хүндэтгэл ёстой. Үндсэн хуулиндаа ч одоо 30 жилийн өмнө батлагдсан үндсэн хууль нь ийм хүний эрхийн мэдрэмжтэй хандчихсан биш. Төрийн шашнаа хүндэтгэж шашин төрөө дээдлээ гэсэн. Тэгэхэд тухайн үед одоо үндсэн хуулийг баталж яах чинь Монгол улс нөгөө нийгэм өөрчлөгдөөд нууж байсан бурханд тагтуудаа гаргаж ирээд лам хийдүүд сэргээд ингэж байсан. Тэр үед бүхэл юм нээлттэй болж хаад шашнаа дээдлж төрөө хүндэтгэх гэж оруулж өгсөн байсан. Гэтэл бол төр бол бүх юмны ерөнхий дээр үүдэн шүү. Гэхдээ төрийн дээр бол ард түмэн байдаг шүү гэдэг ийм маягаар болчихсон. Ийм гайхалтай үндсэн хууль юм байна. За үүнээсээ бид нар ийм логик бодоод төр бол шашныг хүндэтгэж цаанаа хүндэтгэх. Цаанаа хүндэтгэх хүндэхгүй байх гэсэн бол тусдаа асуудал. Төр учраас төр тусдаа ажиллаа л. Харин шашин бол төрийг үргэлж дээдлж төрийн дор шашин байна шүү гэдэг юм хөгдөг. Зарчим болгож үндсэн хууль тусгайлаа оруулж өгчээ. За 6-т нь Монгол улсын үндсэн хууль зааснаар стратегийн ач холбогдол бүхий ордыг ашигласны үр өгөөжийг ямар хэмжээгээр ард түмэн хүртэх хэрэгтэй гэж хөлжсөн байна. За Т хагасыг хүртэх хэрэгтэй. За Т хагас гэхээр 50% болчих тийм. За 40% хүртэх хэрэгтэй. 40%. 50-аас доошгүй хүртэх хэрэгтэй. Тэгэхээр 50-аас дээш гэж байна тийм үү? 50 хамгийн бага 50, түүнээс дээш 50, 52, 99, 100% явах болох юм байна. Дийлэг хэсгийг авч үзэх хэрэгтэй. За тэгвэл энд дийлэг гэдэг нь ямар тоо? Дийлэг. За дийлэг гэдэг бол 3-2. 66% гэдэг. Дийлэг болгох гэхээр
4-ний 3 буюу 75 эхэлдэг. За энийг та бүхэн бас мэдээд авах хэрэгтэй. Тэгэхээр эндээс бид нэр магадгүй одоо мэдээлэл их сайн сонсдог юм бол ингээл чи дийлэх хэсэг шүү дээ гэж ярьдаг. 66 34 ч тийм янз хувь яригддаг. Энэ явж ирдэг. Just бодож байна тий. За үүн дээр бол бид нэр буудахад хэцүү юм тий. Ягс ч юм уу 40% ч юм уу 50% ч юм уу дийлэх хэсэг гэдгийг бод дийлэх гэдэг нь мэдэхгүй байх үгүйсэх тий. Тэгэхээр 66 байх. Гэдгийг бид нэр бодох ёстой болох нэ. Тэгэхээр энэ дээр бол зөв хариулт дийлэн хэсгийг хардаг хэрэгтэй гэж зөвлөндөө. За энэ асуудлуудыг ингээд сонгож аваад оруулсан дотроос учир шалтгаантай байлаа. За нэгдүгээр асуудал бол эргцүүч буюу та бүхэн бас шууд хариулах боломжтой асуулт. Өөрөөр хэлбэл гарын одоо бидний дахин шүтний гэх нь одоо юу юм маш одоо хөдөлж явах хэрэгтэй тэр хууль буюу үндсэн хуулийн эрхэм зорилготой зааж өгсөхгүй. Тэгэхээр үүнийг эргцүүчтэй заавал мэдэх ёстой. Гуравдугаар таны мэдхүйн чиглэлтэй асуулт байлаа. Гуравдугаар асуулт бол за дөрөвдүгээр болохоор асуултын дотор маань өөрөө хариулт асуулт бол асуултын дотор маань хариулт байлаа шүү дээ. Засгийн бүх эрх мэдэл хэний мэдэлтэй байх вэ? Тэгэхээр чинь юус ард түмний мэдэлт байна. Хэний гэж манай чи ерөнхийлөгчийн засаг учраас ард түмний мэдэлт. За 7 дахь асуултыг сайн ухаж ойлгох ёстой. Бид нар энэ 7 дугаар асуултаар маш сайн ойлгосны үндсэн дээр. За AB бол лог сэтгэлгээгээр бид нар шууд энийг хасчихна. CD2 дээр бол нэлээд авах хүндэтгэх дээдлэх гэдэг. Дээрээс нь үндсэн хуулийн маань үзэл агуул ямар юм бэ гэдэг дээр үстэй ярилцсан үндсэн дээр 7 дугаар асуултыг хийлээ. Харин 6 дугаар асуулт болохоор хууль уншаа гэж. Тэгэхээр бид нар энэ дийлэг олон хэсэг гэдгийг бол хууль уншихгүй бол мэдэх боломжгүй. Тэгэхээр иймэрхүү асуултууд маш их байна. Тэгэхээр та бүхэн жишээ нь энэ 5 асуултан дээр 5-ны 4-ийг бол хийчлээ гэхэд 5-ны 1-ийг алдах магадлал байна гэсэн үг болж байгаа. Тэгэхээр хуулиар уншихгүй болохгүй буюу энэ тестээр уншаарай гэсэн үг шүү. Та тестүүдээс уншаарай. Хуулиар уншиж болно. Гэхдээ одоо цаг тулсан учраас та тестүүдээс уншаарай. За нэмэлтээр энэ тестэн дээр ичлээ. Явцмаа төлөөлөгчийн газрын тэргуунд олох агремент гэдгийг хэрхэн ойлгох вэ гэж. За энэ томилогч улсын эргэцмэн акт юм. Эсвэл төлөөлөгчөө илгээж байгаа улсаас төлөөлөгчөд олгож буй баримт бичиг. Сидн жоо бичгийг төдөл. Дид нь хүлээн авах гэж байгаа улсаас олгож зөвшөөрөл. За дипломат төлөөлөгчийн газрын тэргуунд агремент гэдгийг хэрхэн ойлгох вэ гэсэн. За энэ асуулт бол олон улсын нийт эрхч байна гэж энэ дөрөв та ойлгох ёстой. За энэ дипломат төлөөлөгч газар. Тэгэхээр олон улсын нийт эрхч асуулт байна шүү. За олон улсын нийт эрхч асуулт. За энэ асуулт дотроо агремент гэдэг зүйл юу юм бэ гэдэг гаргаж ирэх нь. За та бүхэн за англи хэл нь agree зөвшөөрөх гэсэн. Agreement гэхээр хүлээн зөвшөөрөх, тохиролцох гэдэг ийм агуулга. Ерөнхийдөө хүлээн зөвшөөрөх. Тэгэхээр томлог энэ асуултыг яагаад оруулж ирсэн бэ гэхээр та agree гэдэг үг одоо нэг иргэний эрх зүйн санал тий түүнийг зөвшөөрсөн гэдэг асуудал ярьдаг шүү дээ. Тэгэхээр энэ agree зөвшөөрлөө. За та бүхэн юм хийж байгаа аппликейшнээр юм орж яхад agree гэсэн нэг чиглэлгүй өдр гэдэг юм гарч ирдэг тийм. Тэгэхээр энэ бол магадгүй хэлний нэг талтаа мэдлэгч гэх юм уу. За эсвэл сонсч ирсэн мэдээлэл үзтер энэ хариултыг та бүглэх бүр боломжтой. Agreement гэдэг чинь өөрөө тохиролцсон хүлээн зөвшөөрөх гэсэн үг шүү дээ. Тэгвэл энэ чинь юусоо хүлээн авах гэж зөвшөөрлөл юм шүү дээ. Гэж энэ асуулт байна шүү дээ. Өөрөөр хэлбэл ямар ч хуулийн мэдлэггүй агремент гэдэг үг тэгэхэд энэ асуултад мэдлэх боломж байна гэсэн үг. Тэгэхээр тестүүд өөрөө ийм маягаар бас зохиогддог. Энэ шиг та бүхэн энэ чинь ерөөсөө л асуултан дотор ерөөсөө хариулт өгч шүү дээ. Тэгэхээр ийм маягаар
боломж бас байдаг. Зөвхөн дээр дурдсанчлуудээс биш. За ийм байна. Энэ маягаар та бас лог сэтгэхээс гадна өөр чадвар бас жишгэж боломжтой. За энэ хөдөө аж ахуйн яамны нэгэн хилцээний дарга бэлэг авахтай холбогдсон хязгаарлалтыг зөрчсөн байна. Ямар хариуцлага хүлээх вэ? За нийтийн албан тушаалтан бэлэг авахтай холбогдсон ямар нэг хязгаарлалтыг хуулиар тогтоогоогүй тул хариуцлага хүлээх хууль бус бидэнд торгох хял хангадуулна. Сэд нийтийн албанаас хаалгах сахилгын шийтгэл хүлээлгэнэ. Дид 1 сарын хөдөлмөрийн өсөлтний доод хэмжээг 1-5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хариуцлага хүлээлгэнэ гэж. За энэ асуултыг яагаад оруулж ирсэн бэ гэхээр энэ асуулт бол ер нь буруу асуулт аа. Яагаад буруу асуулт вэ гэхээр за энэ дээр та бүхэн хэрвээ хичээлж байсан бол 24 оны тестийн номон дээр тий хариулт зөв. 1 сарын хөдөлмөрийн өсөлтний доод хэмжээг 1-5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хариуцлага хүлээлгэнэ гэдэг хариулт байна. 2023 болон түүнээс өмнөх номон дээр энэ асуултын хариулт нь зөв хариулт нь нийтийн албанаас хаалгах сахилгын шийтгэл байлаа. Яг энэ асуулт жоохон өөр асуултын хэл агуулга өөрчлөлт. Асуултын жоохон дотор юм өөрчлөгдөж яг энэ агуулгын хэлбэр нь өөрчлөгдөж ороод ирсэн. За одоогийн миний чагаар бол энэ нэг юм асуулт байгаа. Тэгэхээр энэ дээр жишээ нь яг ингэж байгаа. Хязгаарлалтыг зөрчсөн баг. За энэ хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд сахилгын арга хэмжээ авах гэх юм бол нийтийн албанаас хаалгах сахилгын шийдвэрийг эрх бүхий албан тушаалтанд хангана. Одоо би эрх бүхий албан тушаалт. Гэтэл хуулийн дээр эрх бүхий албан тушаалтанд сахилгын шийдвэр банагдуулна гэдэг зүйл байгаа. Гэтэл шүүгч захиргааны эрх шүүгч хянаа шийдвэрлэх тухай хууль заасны дагуу 1 сарын хөдөлмөрийн өсөлтөд доод хэмжээг 1-5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хариуцлага хүлээлгэнэ гэсэн заалт хууль дээр бас байгаа. Тэгэхээр энэ өөр асуулт маань өөрөө буруу асуулт байна гэж үзэж байгаа. Жишээлбэл одоо шүүгч энэ дээр ямар арга хэмжээ авах вэ гэх юм бол бид нар ойлгомжтой ди харилцсан юм байна. Эсвэл энэ дээр эрх бүхий албан тушаалтаа ямар хариуцлага хүлээлгэх вэ гэдээ ороод ирсэн бол бид нэр шууд си хариулт. Гэтэл ийм ерөнхий ингэж орж ирэл ямар хариуцлага хүлээлгэх. Тэгэхээр ийм хариуцлага одоо шүүгч бол ди хүлээлгэх гэдэг эрх бүхий албан тушаалт бол си хүлээлгэх. Гэтэл хариулт ийм асуулт тэр талаар тодорхойлж байна. Ийм асуудалтай бол байна. Тэгэхээр та бүхэн энэ дээр бол хуучныхаа буюу нийт албанаас хаалгах сахилгын шийтгэл зөв гэж хийж байгаараа манай системд ч гэсэн тийм маягаар шийдлэгдсэн тест гэж байгаа. За энэ нэг алдаатай ийм тест байгаамаа. За та бүхэн миний ярьж байгаа зүйл хэрвээ үндэслэхгүй байна гэж үзэх юм бол нөөцтэй хууль ялбал хувь ашиг сонирхлоос зэрэг л тэр хуулийн 29 дугаар залтыг хараарай. За энэ саяны дурддаг тест маань өөрөө 2023 оны номын 1-24 21 дахь тест байгаа. 24 оны 1-21 19 дахь тест байгаа. За энэ ингээд тест нь бол өмнөхөөсөө тестнийх нэг асуулт нь жоохон өөр болоод ирсэн. Дагуулга нэвэр шүү. За асуултууд энэ мэдээр өөрчлөгдсөн байгаа. Энэ мэдээр нэлээдгүй асуултууд ингээд зөвхөн асуултууд нь өөрчлөгдсөн. Хөдөө аж ахуйн яамны нэгэн хилцээний дарга. Энийг шууд нийтийн албан тушаалтан бэлэг авахтай холбогдсон хязгаарлалтыг зөрчсөн бол ямар хариуцлага эхлэх вэ гэдэг асуулт өмнөх хуулиуд дээр өмнөх номнууд дээр байсан 23 он бот байсан өмнөх гэтэл 24 оных дээр илүү бодит нэг болгож өгөх гээд амьдралтай одоо холбож өгөх гээд хөдөө аж ахуйн яамны нэгэн хилцээний дарга бэж гэдэг юм. Ийм маягийн тестүүд өөрчлөгдсөн. Тэгэхээр та бүхэн өмнө тестүүдийг хийж ирсэн хүмүүс бол ерөөсөө энэ дээр эргэлзээд тах зүйл байхгүй. Нэг л юм жоохон өөрчлөгдсөн нэг л юм хийгээд байна гэсэн үг шүү. Манай Батбарны хувьд бол мэдээж өөрчлөгдсөн буюу 24 оны хооронд тестүүдийг бодож байгаа. За мөн энэ дээр жишээ авч хэлэхэд Монгол улсын иргэн нэмэлт тоон гарын үсэг хэрэглэх зорилгоор гэрчлэгийн эзэмших хүсэлттэй
хүсэлтээ хаана гарах вэ? 23 он юм байна. 24 онд энэ нь өөрчлөгдөд Монгол улсын иргэн биеийн нэмэлт тон гар үсэг хэрэглэх зорилгоор гэрчилгээ эзэмших хүсэлтээ байгаагаа хаана гарах? Юурээс ижилхэн асуудаг. Хариулт нь ч ижилх байгаа шүү. За мөн ажилтны тэмцэх газар нийтийн албад томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг ямар хугацаанд хянж мэдэгдэх вэ? Энэ шин номонд иргэнгээ шүүхийн ерхий зөвлөлийн дарга томилогдохоор нэр дэвшсэн байна. Тухайн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг ажилтны тэмцэх газар ямар хугацаанд хянж мэдэгдэх вэ? За ерхий зөвлөлийн дарга бол мэдээж нэг талбарт биш тийм ээ. Тэгэхээр иймэрхүү байдлаар ингээд жоохон тесттэй аягийн боловч гэсэн гэх юм. Ийм тестүүд нэлээдгүй байгаа шүү. Ялангуяа төрөний урт нэртэй бол авилгаас сургууль дээр. За, ерөнхий ингээд зөв хариулттай тестүүдэд та бүхэн хариулт тодорхой учраас хийж байгаа. Тэрийг хангалттай цагаан тест дээр хийж байгаа. Одоо тэгвэл бидэрт нэг асуудал илтэж байгаа. 1204 гэж томьёолоод байгаа. Гэхдээ 1204 биш 1210 гэдэг тест байна. За энэ зөв хариулт өгдөө тестийг бид нөгөө лог сэтгэлгээ юм хэрэгж хийж байна. За улсын хурлын гишүүнийг Монгол улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ чөлөөтэй шууд сонгоод эрхийн үндэстээр саналаа нууц гаргаж 4 жилийн хугацаагаар сонгоно гэсэн зарчим дараах субъектийн хэн хамаарах вэ? Дараах субъект. За энэ бол өөр Монгол улсын үндсэн хууль дээр тодорхой заагаад байсан юм. Зөв заах гэдэг Монгол улсын үндсэн хууль дээр улсын хурал гэсэн хэсэг дотор улсын хурлын гишүүнийг ингэж сонгоно гэсэн хуулийн заалт гэдэг. За энийг бол ингээд зарчим гэж оруулж ирсэн байт юм байлээ тест зохиогч маань. За тэгвэл ингэж сонгоод байгаа нь ер нь хүнд юу хамааралтай гэж тийм бай асуулт байна. За яаж тэр чөлөөтөө сонгох мог энд бол бидэрт хамаагүй. Зүгээр хамгийн чухал нь улсын хурлын гишүүнийг Монгол улсын сонгуулийн эрх бүхий иргэн сонгож байгаа нь хэн хамаарах гэж. Сонгуулийн эрх бүхий гэж байна. За улсын хурлын гишүүд энэ гишүүнийг сонгох гэдэг нь энэ гишүүн зүрх ямар хамаатай. За энэ хамаатай байхад одоо намайг одоо би гишүүн боллоо гэвэл намайг сонгох гэж байгаа хүмүүс чинь ямар зарчим хамаартай юм бэ? Хэн хамааралтай юм бэ гэж бодож бас болохгүй ч. Тэгэхдээ энэ бол асуултын лог бодож үзвэл энэ улсын хурлын гишүүн болон тэр улсын хурлд хамаатай асуулт юм биш гэж бодогдохоор. За CD Монгол улсын иргэн. За Монгол улсын иргэн хамааралтай шүү. Жид сонгогчд. За энэ асуултаас бид цэвэр лог сэтгэж байна. Энэ асуултыг бид мэдгүй байсан ч хариулах бүрэн боломжтой. Яагаад тэгэхээр энэ AB хариулт бол лог гаргахаас биш үү? Яагаад гэвэл улсын хурлын гишүүнийг Монгол улсын сонгуулийн эрх бүхий иргэд гэж сонгуулийн эрх бүхий иргэд 4 жилийн хугацаагаар сонгоно гэж байгаа л энэ ер нь ямар зарчмыг л хамааруулаад байна. Тэгэхээр сонгуулийн эрх бүхий иргэнд л хараад байгаа зүйл шүү. Сонгуулийн эрх бүхий иргэн. Сонгуулийн эрх бүхий иргэн гэж хэнийг сонгогч гэсэн. Сонгогч. Монгол улсын иргэн сонгуулийн эрх бүхий гэдэг мөн байж болох юм. Гэхдээ сонгогч маань хэдэн настай? 18 наснд хүрчээж сонгол өгөх хэрэгтэй. Тэгвэл Монгол улсын иргэн чинь төрснөөрөө Монгол улсын. Тэгэхээр 18 нас хүрээгүй Монгол улсын иргэн маань сонгол өгөх болохгүй. Тэгэхээр эн чинь сонгуулийн эрхтэй итгэж хамаарах гэдэг тийм үү? Тэгэхээр эн чинь сонгогчдод хамаарсан марах ийм зохицуулт. За ингэж л та бүхэн одоо энэ 1214 бол маш хэцүү байна. Энэ ерөөсөө ингээд хариултууд хэцүү, өглөө хэцүү байна гэдэг асуудал маш. Тэгээд манайд ч тийм асуудал тавьдаг. Бадуур чинь хөлч нэлээд асуудалтай байна гэдгийг хооронд бас ярилцж байгаа. Тэгээд яг би эднийг ингээд хийсэн хүний эднийг одоо нөхцөл байдлыг судлаад үзэхэд бол ингээд бид лог сэтгэл тариулах бүрэн боломжтой. Лог гэх ерөөсөө асуултын дотор хариулт. Сонгуулийн эрх бүхий. Сонгуулийн эрх бүхий гэдэг чинь сонгогчийг л за төөрөлдөх нь Монгол улсын иргэнд төөрөлж байна. Иргэн гэж нэг настай манай дүү бадмаач гэсэн Монгол улсын иргэн. Тийм ээ. За тэгэхээр энэ бол хариулт зөв байна. Тэгвэл юм ясан лог сэтгэлгээгээрээ бүрэн хариулах боломжтой тийм. За дараа. Ерөнхий сайд А. Засгийн газрын хуралдаанаар авилгатай тэмцэх газрын дараагаар Б-г томилохоор санал болгожээ.
Амьтан тэмцэх газрын даргыг ямар субъект ямар хугацаагаар томилохоор хууль заасан бэ? A. Ерөнхий сайдын санал болгосноор ерөнхийлөгч томилгооны сонсгол хийж 4 жилийн хугацаагаар томилно. B. Ерөнхий сайдын санал болгосноор улсын хурал томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно. C. Ерөнхий сайдын санал болгосноор засгийн газар томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно. D. Ерөнхий сайдын санал болгосноор улсын хурал томилгооны сонсгол хийж 4 жилийн хугацаагаар томилно. За ерөнхийдөө энэ дээр бас хуулийг мэдэхгүй бол энэ маш хэцүү асуулт байна тийм ээ. Хууль мэдэхгүй бол хуцаа ороод ирсэн, санал болгох этгээд ороод ирсэн. Шинэ байх гэж бодохоор. За гэхдээ хэдүүлээ эрх зүйч үстэй бай таахгүй. Тийм учраас хэдүүлээ хуулийн сэтгэж бодъё. Ер нь бид нар эрх зүйч хүмүүс учраас бас төрийн байгууллал энэ юм чи яаж яваад байд юм бэ гэдэг тодорхой хэмжээнд бас сонсож судалгаа судалж байгаа. За тэгвэл A хариултаа авч үзье. Ерөнхий сайдын санал болгосон. Ерөнхий сайд санал болгосон. Ерөнхийлөгч томцохны сонсгол. Ерөнхийлөгч тэгвэл сонсгол хийдэг. Сонсгол. За нүүрсний сонсгол. Автобусны сонсгол. Гэл нэг яриад байгаа. Энийг хаана хийдэг вэ? Хэсэг хуульт хийдэг. За ингээд бид нар нөгөө нийгэм мэдээлэл авч ирсэн буюу тань мэдхүүгээр л энэ дээр бас хариулах боломжтой байна тий. Тэгэхээр сонсгол хийж байгаа бол бүгдээр нь сонсгол гэсэн үг үү тий. A, B, C, D хариултад бүгд сонсгол гэсэн үг. Тэгвэл сонсголыг хийнэ. Хэсэг хурлыг. Хэсэг хурл сонсголыг. За харин ерөнхийлөгч засгийн газар бас сонсгол хийх. За ерөнхий сайдын санал болгосноор ерөнхийлөгч томилгооны сонсгол хийж 4 жилийн хугацаагаар томилно. За ядгтаа тэмцэх газрын даргаыг ерөнхийлөгч томилгүй. Мэдхгүй. А гэхдээ ерөнхийлөгч сонсгол хийхгүй. Зүгээр тань мэдхгүй. За бид нь ерөнхий сайдын санал болгосноор улсын хурал томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно. За дээр бол ерөнхийлөгч томилгоо гэсэн одоо ерөнхий сайдын санал болгосноор улсын хурал томилсон. Гэхдээ 6 жил. Сид ерөнхий сайдын санал болгосноор засгийн газар томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар. За энэ ерөнхийлөгч болон засгийн газартай хариулт болсон. Тэгвэл D. Ерөнхий сайдын санал болгосноор улсын хурал томилгооны сонсгол хийж 4 жилийн хугацаагаар томилно. За B-д хариулт байх боломжтой юм байна. B-д хариултаас нэг нь 6 жил, нэг нь 4 жил. За одоо яах вэ? За миний хувьд бол одоо ингээд тест өгж явал үнэхээр уншаагүй л бол энэ дэр хэцүү юм байна. 6 ч юм уу 4 мэдхгүй байна. Та бүхэн тест хийсэн учраас мэдж байгаа гэж бодож байна. За энэ асуулт. Энэ асуулт та бүхэн тесттэй хийсэн бол энэ асуултанд надаас өмнө хариулсан байна. Оо багшаа эн чинь би хариулсан шүү дээ. Ерөнхий сайдын санал болгосноор улсын хурал томилгооны сонсголыг 6 жилийн хугацаагаар томилдог шүү. Яагаад тэгэхээр эн чинь өөрөө 1-2 буюу авилгын эсрэг хууль сорилго дээр 23 дугаар асуулт нь болоод байгаа гэсэн чинь багшаа та бүхэн мэдгүй гэж хариулна. Сорилго 23 дугаар сорилго дээр авилгатай тэмцэх газрын даргаыг ямар журмаар хэдэн жилийн хугацаатай томилох вэ гэдэг асуулт. За номоо гаргаад үзэж байна. Үүн дээр зөв хариулт нь ерөнхий сайдын санал болгосноор улсын хурал томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно гэдэг хэцүү байна. За тэгэхээр зарим асуултуудаа юмудаа сайн хийж хахад хойд дээр чинь нөгөө өгдөгүүд дээр чинь нөгөө асуулт бол хариултын хэлбэр өөрчлөгдөд дагуулгын хэвээр орж ирж байгаа. За яг хөө энийг бид нар 23 дугаар асуултыг зүгээр 23 дугаар асуултыг хий гэж бодъё. Тэгвэл энэ дээр ч гэсэн бид нар лог сэтгэж байна. A хариулт нийтийн сонсголт хийснээр 6 жилийн хугацаа томилно. Тэгвэл хин томилох юм бэ? Энд дээр хин томилох нь байхгүй бол нийтийн сонсголт хийснээр 6 жил хугацаа томилно. Хин томилох нь тодорхой. Энэ бол логгүй хариулт гэсэн. Ер нь ийм хариултууд маш их байдаг шүү. Та тэрийг хамгийн түрүү басж байгаа. Хоёрдугаар улсын хурлын даргын санал болгосноор 6 жилийн хугацаагаар томилно. Бас хин томилох юм бэ? Дарга санал болгож байна. Гэхдээ томилох этгээдүүд өөр байгаа шүү дээ. C. Монгол улсын ерөнхийлөгчийн санал болгосноор 6 жилийн хугацаагаар томилно. Ерөнхийлөгчийн санал бас хин томилох юм бэ? За тэгвэл ерөнхий сайдын санал болгосноор улсын хурал сонсгол хийгээд 6 жилийн хугацаагаар томилно. Тэгэхээр энэ A, B, C хариултууд ерөөс ямар ч лог. Магадгүй та бүхэнд энэ 23 дугаар тест ирлээ гэхэд ингээд та бүхэн лог сэтгэлгээгээр бүрэн хариулах боломжтой байна. За тэгэхээр та бүхэн хэлгээд байгаа зүйл маань зөв хариулт өгөгдсөн тестүүдээ маш сайн хийх юм бол 1214 тесттэй давхцах тестүүд гарч ирэхийг үүсэхгүй.
За 2000 ийм 2020 оны 3 дугаар сарын 1-ний өдөр за дээд боловсролын дипломыг хурамчаар үлдэж, хурамч болохыг мэдсээр байж, мөн өдрөөс 2023 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ашиглажээ. Ийд холбогдох хэргийг хүн хэлцэх хугацааг хэрхэн тооцох вэ? За эйд гэмт үйлдэл эс үйлдэх нь тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан. Yes буюу 2023 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс эхэлж тооцноо. За гэмт үйлдэл үйлдэх нь эсвэл түн тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан 2020 дугаар сарын 20-ны өдрөөс эхэлж тооцноо. Бид гэмт хэргийн хор уршиг хизээ илэрснээс үл хамааран энэ хөл заасан гэмт үйлдэл эсвэл төгссөн үеэс 2020 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхэлж тооцноо. За хор уршиг одоо 23 оны 2 сарын 20-ны өдөр хүртэл байснаас үл хамааран 20 оны тэр анх диплом гаргаж авсан өдрөөр шууд тэнд төгссөн байна гэж байна. Хит хитэн үйлдэлээр нэг гэмт хэргийн шинжийг хангасан учраас 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн хурамчаар үлдсэн хэрэгт 2023 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс хурамч болохыг эзээр байж ашигласан хэрэгт тус тооцож эхэллээ. За энэ хариултууд одоо маш сүрхэн хариулт шүү. Хоёр төрлийн гэмт хэрэг гэж үзэж байгаа юм байна. Дид эрүүг хуулийн тусгай ангид заасан хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг нь гэмт үйлдэл төгссөн үеэс буюу 2020 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхэлж тооцноо. За асуултуудаа хэдүүлээ. Оч ойлгоё. За ямар ч байсан ийм 2020 оны 3 дугаар сарын 1-ний өдөр диплом авчихсан. За энийг ашигласан. Яаж ашигласан бэ гэхээр өөрөө мэдсээр байж ашиглаад л яваад гэсэн. За 2020 оны 23 оны 2 сарын 20-ны өдөр ийм ханд баригдчихтэй. За ингээд ийм баригдсан өөрөөр хэлбэл ийм 3 жил орчмын хугацаанд ашиглаж эхэлчдээд боловсролын дипломтой гэдэг байдлаар явж ичээ. За тэгвэл энэ дээр ийд холбогдох хэрэг хөөөлцөх хугацаа хэдэн тооцох вэ? Өөрөөр хэлбэл гэмт хэрэг дууссан хугацаа хизээ юм бэ л гэдэг асуулт биш. За би энэ асуултан дээр сүүл асуултын шүмжлэлээ асуулнаа. За тэгхийн тулд бид нар энэ асуултанд хариулахын тулд нэг зүйлийг мэдэх хэрэгтэй. Тэр нь юу гэхээр хурамч диплом хийх нь ямар төрлийн гэмт хэрэг юм бэ? Энд дээр чи хоёр төрлийн юм явагдаад байна тийм ээ. Асуултанд ч гэсэн асуулт ч гэсэн бас тэгж яригдав. Нэгт нь 20 оны 3 сарын 1-ний өдөр хурамч диплом үйлдсэн нэг үйлдэл. Хоёрт нь энэ хурамч болохоо мэдсээр ээж 23 оны 2 сарын 20 хүртэл ашигласан. Энэ хоёр тусдаа гэмт хэрэг юм. Энд хариулах хэрэгтэй болно. За асуултнуудаас бол яхоогоо бодоход за гэмт үйлдэл эсвэл тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үүдэж дууссан үеэс буюу 23 оны 2 сарын 20-ны өдөрс эхлэн хууль хугацааг тооцноо. За энэ боломжтой хариулт байна. Би гэмт хэргийн хор уршиг хизээ илэрснээс үл хамааран энэ хөл заасан гэмт үйлдэл эсвэл төгссөн буюу 2020 оны 3 дугаар сарын 1-ний өдөрс эхлэн тооцноо. Өөрөөр хэлбэл энэ асуулт тэгээд хурамчаар диплом үйлдсэн өдрийг гэмт хэрэг дууссан өдөр үзээд байна. Гэтэл энэ зүйлийг ашиглаад 23 оны 2 сарын 20 хүртэл явчихад байна тийм үү? Өөрөөр хэлбэл ашиглаад байна гэдэг манаас гэмт хэрэг үйлдэгдээд авах боломж байна тийм ээ. Тэгэхээр би хариулт биш явах боломжтой байна. Хит хэдэн үйлдэлээр нэг гэмт хэргийн шинжийг хангасан учраас хит хэдэн үйлдэл хийж байгаа нь бодвол хурамч диплом үйлдсэн. Нөгөөдгөө хурамч диплом болохоо мэдсээр байж ашиглаад явсан гэдэг хоёр үйлдэл хийж байгаа. За энэ хоёр үйлдэлээр нэг гэмт хэргийн шинжийг хангасан учраас за нэг гэмт хэргийн шинжийг хангаж байна. Хоёр гэмт хэрэг бас мэдэхгүй тийм. 20 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн хурамчаар үйлдсэн хэрэгч. За 23 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс хурамч болохыг мэдсээр байж ашигласан хэрэгт тус тооцноо. Хоёр гэмт хэрэг гэж үздэг тийм. Энэ тестний хариултан дээр C дээр
2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэх хурамчаар үлдсэн гэж байгаа ш. Асуулт өөрөө 2020 оны 3 дугаар сарын 1-ний өдөр дээд боловсролын дипломыг хурамчаар үлдсэн байна. Тэгэхээр би одоо энэ 11-2-ыг тест зохиогч маань өөрөө 11 одоо 3 дугаар сарын 11 хэрэгээр 3 сарын 10 гэж оруулж өгсөн юм уу? Эсвэл 3 сарын 1 гэж бичиж жагаад 3 сарын 10 гэдээ ороод гэсэн мэдхгүй. Тэгэхээр энэ тест дотор чи нэг өгүүлбэрэл зөрүүтэй байж бид нар тэрийг бүгэлдэг тий. Тестийн өөрөө зорилго юм байдаг шүү дээ. Эргэлзүүлэх. Нэг төсөөдөө нэг өөр юм оруулаад түрүүн тэр хүмүүлэгрийн ардсан нэгэндээ байрын солилцсон байсан тийм ээ. Яг л ийм байдаг. Тэгэхээр энэ 3 сарын 10-ны өдөр гэдгийг үнэхээр тест зохиолж оруулж өгсөн бол 3 сарын 10-ны өдөр биш шүү дээ тий. 3 сарын 1-ний өдөр болж таглаа. Тэгэхээр си яриулт. Үнэхээр л одоо энэ тест зохиогч маань адаагүй л бол си яриулт байх шүү дээ. Биш. За дээрэс нь энэ хоёр өөр гэмтэрэг болох юм уу? Одоо хуулиар арахгүй болчихгүй. За тийм эрүүгийн тусгай ангид заасан хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмтэрэг нь гэмт үлдгэсэн буюу 2020 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхэлнэ гацдаа. За гэмтэрэг чи 20 оны 3 сарын 4-нд бол ямар ч дуусахгүй байгаа тий. Яа төгсөөгүй. Яа тэгэхээр түүнийг ашиглаад яваад байгаа шүү дээ тийм ээ. Ашиглаад яваад байгаа нь 23 оны 2 сарын 20 хүртэл явагдсан. Тэгэхээр 23 оны 2 сарын 20-тай хариулт үзүүх байх боломжтой юм байна. Тэгэхээр A болон C хариулт байх боломжтой. Гэтэл C-ийн дотроо 3 сарын 10 гэдээ оруулаад байна. Энэ нь бас буруу. За үүн дээр хэдүүл хуулиар харцгаая. Эрүүгийн тусгай ангийн 23 дугаар 2 дугаар зүйлийг нэг тусгай зөвшөөрөл эрх олгосон үүргээс чөлөөсөн баримт бичиг тамга тэмдэг хэвлэмэл маягт иргэний албаны жолоодох эрхийн үнэлэх, боловсролын үнэлэх, диплом. За диплом ордол. За энэ дипломыг хуурамчаар үлдсэн нэгдүгээрт. Хуурамчаар үлдсэн. Хоёрдугаарт хуурамч болохыг мэдсээр байж ашигласан. Гуравдугаарт худалдсан бол энэ чинь ерөөсөө нэг л гэмтэрэг юм байна. Энэ чинь тусдаа ингээд хоёр гэмтэрэг гэж үздэг байна шүү дээ. Хуурамч болохыг мэдсээр байж ашигласан тусдаа гэмтэрэг гэдэг си яриад яваад. Тэгэхээр үгүй юм байна. Хууль тогтоогч хуульчлагтаа дипломыг хуурамчаар үлдсэн. Эсвэл түүний хуурамч болохыг мэдсээр байж ашигласан. Эсвэл түүний худалдсан. Энэ үйлдэлүүдийг ерөөсөө хэлгэмтэр болж байгаа. Тэгэхээр ийм маань бол хуурамчаар диплом өөрөө үлдсэн. Түүнийг өөрөө ашигласан. Магадгүй ингээд зарсан байв. Тэгсэн ч гэсэн нэг л гэмтэр юм биш. Тэрээс ч тус тусны үнийг үд толгоор зүүчлээс асуудал байх. За ингэсэн тохиолдолд 451-ээс 5401-тэй тэнцэх хэмжээний төгрөг бодох. Эсвэл 240 цагаас 720 цаг хугацаа нийт тустай ажил хийх. Эсвэл 1 сараас 1 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийдэгнэ гэж зааж өгчээ. За асуулт. Ийд холбогдох хэргийг хөөрөлцөх хугацааг хэрхэн тооцох вэ? За би түрүү асуултыг хэлж байхдаа энэ тесттэй алдааны талаар асуулт хэлнэ гэж хэлсэн тий. За энэ тест өөрөө яг вэ? Одоо бид нар нэг тийм тест бэлтгэл ирсэн чинь хийн тийм ээ. За энэ дээр бол зөв хариулт бол A хариулт зөв байна. За хөөрөлцөх хугацааг бол 2023 2 дугаар сарын эхний өдрөөс эхэлнэ тоолж эхлэх юм байна. Гэтэ энэ гэмт хэрэг хизээ төгссөн бэ гэдэг асуултын төлөө цогцгоор байсан. Тэгэхээр хэрвээ хөөрөлцөх хугацаатай юм харж байгаа бол бид нар энэ дээрээс өөр асуудал гаргаж ирэх ийм л жоохон хамтлагтай байгаа. Гэхдээ ганц миний түрүүн жишээ болгож энд яриад байгаа л юмнууд тийм байгаа шүү. Бус нь бол хэвэн шүү. Орцогчтой. Тийм учраас та бүхэн саа зовлтгүйгээр тестүүд хийгээрэй. Би зүгээр тэгээд юм уу дутагдaltaй тест зохиогчийн зүгээс магадгүй ингээд алдаа гаргасан. Тэгээ энэ чинь 3 сарын 10-ны хэрэгээр хийсэн ч юм уу. Нэг нь ч юм уу. Битгэхгүй нэг юм бодчихсон. 2 3хан зүйл байна тийм. Энэ бол хамаагүй шүү. Та тест хийгээрэй. Магадгүй энд яг хөөрөлцөх хугацаатай асуудал ингээд яриад ороод ирж чинь тийм. Энд дээр нэг ийм асуудал байгаа. Яг би нэг хэлээд байна уу гэхээр хөөрөлцөх хугацааг тоолохдоо тэднээс тооллоо гэхэд хөөрөлцөх хугацаа хэрвээ энэ дээр яригдах юм бол та бүхэн эргээд эргүү иргэсэн бодлого байна тийм. Хүндрүүлэх бүрэлдэхүүн дээр ялын асуудал өөр байна. Хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн юм уу үгүй юм уу? Тэр нөхцөл энэ тестэн дээр орж ирээг бол хүндрүүлэх бүрэлдэхүүн яригдахгүй л гэсэн үг шүү. За энийг та бүхэндээ бодлогоо
дараа ярилцсан. За тэгээд хамгийн сүүлд 200 тэнцүү 200 буюу бүгдээрээ 200 тестийг хийцгээе. 200 тест бүгд авъя. За нийт 40 оноос та түрүүн би жишээ болгож хэлчихсэн тий. 34 онооны дутчтай гараад ирэхдээ та бүхэн 134 оноос чинь 170 оноо болно. 170-ыг зөв бүгэлж гарч ирснээр дундаж бодлого дээр 12 60-аас дээш хэлгээ авч чадаад өгч болох. Тэгэхээр тест маш чухал шүү. Одоо би та бүхэнд юу нэ? Зөв хичээл хийдэ заасан ч гэсэн нэг зүйлийг хэлье. Одоо ингээд бодлого яана л гэдэг. Тест явах бай, тест явах бай. Үгүй шүү, тест чинь чухал. Тестэн дээр та бүхэн ерөөсөө хаанаас ч хасаа эргэлзээгүй хийдэг. Аппликейшн дээр ороод ямар ч тест дэрсэн дандаа ингээд хийдэг. Ийм болцсон тохиолдолд та бүхэн бодлого дараа нь яриа. Бодлого чинь тэртээ тестээ давж ээж ирэх зүйл шүү дээ. Үсээгүй. Тэгэхээр бодлого тест маш амжилттай даа. Тийм учраас та бүхэн тестийн юм хичээлийг манай компани зүгээс тусгаалan гэж бэлтгэж зааж өгч байгаа. Тэгэхээр энэ лайвыг та бүхэн эргээд өгч удирч болно. Тест маш чухал. Тесттэй л бодлого дээр битгий санаа зов. Бодлого чинь тэртээ дөрөв та бүхэнд одоо бодлогын сургалтаар хатуур бодлогын сургалтууд бас явагдаж байгаа. Мэдээл өмнөх жил бодогдсон бодлогууд өгөгдөлтөөгөө байгаа. Тэгэхээр бодлого та бүхэн эртээ дөрөв дараагийн алхамж. Эхний алхмаар маш амжилттай хийчих. 36 ба түүнээс дэш оноо авах зорилго тавих хэрэгтэй. Тэгэхээр юм бол та яа дундч чинь 11 10 онооны дундчтай болоод ирэх юм бол өчөөс уншилттай болж шүү. Зүгээр эргэлзэхгүй тест. 10 сарын 16 хүртэл маш урт хугацаа тесттэй л хийгээд. За манай системийн зүгээс өөрчлөгдсөн тестүүд за өнөөдрийн байдлаар эцэслэгдээд орсон. Яа тэгэхээр өөрчлөлтүүдэд эргэж хянах, шалгах илгээдгүй ажлууд явагдаж байгаа учраас та маш зүгээр ойлгоорой. За 1204 гэж ярьж байгаа 1214 тест одоо ойрын хугацаанд энэ тестүүд бас хийхэд маш төвөгтэй учраас тэгээ бол тест хийх нь тестийг эргэж шалгах та бүхэн зөв хариулт өгөх хэрэгтэй. Чухал зүйл бол тийм учраас эргэж тест батлсан тестүүд хялж шалгалт явагддаг. Тийжээж систем рүү. Тэгээ та бүхэн эхлээд энэ орж ирсэн тестүүдээ энэ маягаар хийгээд явж байгаарай. 1204 тест бол орж 14 тест орж ирнэ. Хүндээ санаа зовлохгүй зөв хариулт орж ирнэ. За тэгэхээр ингээд нийтдээ 4700 орчим тесттэй та саараас ч гэсэн гаргах болж 4700 ч маш бага тоо шүү. За миний хувьд өнөөдрийн тест бүглэх арга зүй гэдэг дээрээ та бүхэнтэй ийм маягаар хичээл орж байна. За хичээлийн зорилго юу вэ гэхээр ерөөсөө л 200 тестийг зөв бүглэх. Тэгэхээр та бүхэн зарим зүйл дээр энэ чинь хууль дээр юу гэж байлаа гэж бодох чинь та бүхний хэрэг хөдөлгөөний шалтгаалаас гадна зарим зүйл дээр ингэж лог сэтгэж болно шүү. За энэ лог сэтгэлгээ та лог гэдэг учиргүй хол хөнжий битгий бодороо дахин татвч та хэллээ. Маш ойрын байдлаар ийм ямар учиртай зүйл юм бэ гэхээр ерөөсөө бидний сэтгэн бодох зүйл. Сэтгэн бодохдоо хадвар байсан бодоо. Нэг үг өгүүлбэрийгч маш зөв. За дээрээс нь манай системийн зүгээс та бүхнээс юу яа 7 хоног бүрийн 200 тестээр багцалж тестийн шалгалт авна. За мөн манай хариуцсан менежерүүдийн зүгээс та холбогдож тестээ хийхгүй байгаа тохиолдолд нөгөө бид нар лог үүсэж байгаа учраас тестээ хийгээч гэдэг баяраар холбогдно. Гэхдээ та бүхэн ингэж холбогдуулахгүй өөрсдөө маш сайн хичээж хийгээрэй. Тестийн шалгалтуудад идэвхтэй оролцоорой. За мөн 2 удаагийн бодлогын шалгалт явагдана. 2 удаагийн бодлогын шалгалт яг адилхан хуучин мэргэжлийн шалгалттай. Тэгвэл буюу нэг бодлого нэг цаг 30 минут хугацаагаар явагдана. Та бүхний бодсон бодлого тус бүр дээр хэрэглэгчдэд зөвлөмж очиж оноо очно. За эхний бодлогын зөвлөмж оноо очсны дараа хуулийн одоо бодлого харгачлаараа сургалт орно. Сургалт орсны дараа тэр нэг бодлого бодлуулна. Ингээд эцэст нь манайх бол яг бичлэг сургалтын техникийн сургалтын хичээлийг гон зарласан байгаа. Түүндээ та бүртгүүлэх боломжтой. За миний хувьд та бүхэнтэй одоо дахиад 2 удаа уулзсан. За хэрвээ хэрэгцсэн бодлого гаргаж хичээлээрээ уулзсан. Мөн 10 сарын ихээр за би хаалт эргээд энэ тестийнхаа арга зүй
ер нь юун дээр анхаарах уу, бодлогын юун дээр анхаарах уу зэрэгс эргэж та бүхэндээ одоо хаалт хичээл гэх юм уу тийм ээ гэж байна. За асууж тавдах зүйл байх юм бол системээрээ дамжуулаад манай менежер болтгууд одоогоор. За бүгдээрэнд нь амжилт хүсье. Хичээлээ сайн үзээрэй. За баяртай.